Нэгэн кинон дээр нэг зохиолч зохиолоо бичиж дуусчаад нэг ширхэг тамхи бас нэг ширхэг ориглуун дарс бэлдсэн байснаа дарсаа ууж ирэхэд тамхиа таваараа татчихад гэрээсээ гараад машин нонхолдож тэр кино эхэлдэг. Амьдрал гэдэг нэрээ сони юм аа. Яг л олон ангит кино шиг. Би хөлөө углаад дурангаар харах болсон. Тэгтэл тэр дурангаар олж авсан хайр минь салхи шиг л замхраад алга болчихсон. Нэг хаалга хаагдаад нөгөө хаалга нээгддэг гэдэг ястаа л үний юм байна да. Одоо би ятаатайгаа хоёулахна үлдсэн. Бас хэдэн гайгүй октоотой танилцаад авсан. Амар баяа айлын. Сайхан ч октод байлаа. Гадагшаага ерөөсөө дурандахгүй. Харин дотгошоогоо дурандаж өөрийгөө ямар хүн бэ гэдгийг олж авна. Амьдрал сайхан. Эхлээд би хөдөө юм. Тэгээд эргэж ирээд кино хийж байгаа хүмүүсийг дагаад энэ зуныг ашигтай өнгөрөх бодолтой байна. Би энэ хугацаанд их ч юм сурч мэдлээ. Одоо илүү хэрчтэй, илүү бүтээлч амьдрнаа. Бүрэн дуусчаад бүр янз юм болох нэ. Уг нь манай зохион бүтээгчийн бүгдээрээ сонирхол байлээ. Удахгүй харин хотын дарга танилцуулах гэсэн. Тэгээ шууд ингээ бүтнээрээ дуусаад нэг хүн амьтанд зүйлвэл стан нүүр удаахаарг болох юм байна да. Чи тэгээд энийг хэдийг хий гэж бодоод байна. Хөрөнгө мөнгө нь олдвол 100,000-ыг л хийнэ гэж бодсон шүү дээ. Хүү, тийм хийгүү. Тэгэхээр чи өдөрт хэдийг хийнэ гэсэн үг үү? Одоо болохоор гараар хийж байгаа бол өдөрт нэг 20-ыг л хийж байгаа. Үйлдвэртэй болчих юм бол жилдээ 100,000-ыг хийж шүү дээ. Жилдээ 100,000. Тэгэхээр чи нэг нь хэдэн төгрөгийн үнэтэй гарах юм? Царайс доогуур л гаргана да. Маачта хят мотоцикл жил 50,000-ыг өсгөрч чадсан шүү дээ. Тэгээ тэр нь бензинээр явна, хэврэг манай энэ ч бол батарейт тогон замгаад болоо. Хөөе. Би ер нь чамтай хамтран шүү заяа. Би ч өөрөө иймэрхэн сонирхолтой байхгүй. Чи тэгээд хэдүүл ажилтдаг. Цөөхөн. Би уулын энэ хотын дарга Батүлийг хүүг чуу таньдаг байхгүй маа найз. Одоо танилаараа явах нь чааш ихнээс хүмүүс ном журморны явчих гэж бодоод байгаа юм л. Хүмүүс ч бас сайн ойлгохгүй байх шүү. Яттис мөрөөр дэлхийгээр нэг тараацсан байгаа тий. Харин тийм. Тий. Энэ бол болох хөө хөө. Энд чи жинхэнэ Монгол брэнд гэж. Өчиг оноо үзтээ. Тэгэл таа. Ой. Зоригтойх чинь нөгөө л газар өмчлөл энэ төрөө яриад. Тэгээ энэ нэг байрыг харахаар. Эцээ нэг юм сайхан орд харшид
залрах юм бол доод гэж бодогдоод байна шүү хөө. Гэхдээ би чамд айл хизээний хилээ үсттэй. Гэхдээ энэ хотын захиргааны өмнө ороод уулзаад таа гэж. Гэхдээ юмыг яаж мэдхээ манайхыг бас нэг жишгч болгочих юм билүү. Тийм боломжтой шүү дээ манай энэ газар чинь. Тэр энэ байрны энэ хажуу талын нөгөө ресторанд нэвтрүүлэг хийдэг нөгөө төр мөнхч билүү тэрүүнтэй уулзах гад хэд очлоо. Нэвтрүүлгээ хийхэ байцсан юм байна. Уг нь ч тэрүүнтэй уулзчих юм бол тэр ч одоо Батүлтэй багын найз, Пянз энэ тэр солилцдог сайн найз л юм гин. Тэгэл ерөөсөө өөрөө дандаа юмнаас цутаагаад хүнээр лаахад гал тэрч тэгж гэн энэ чингэж гэн гэл ингэж ах юм. Ямар хайшаа юм бэ чи. Бэ хогшин чин тэр хотын захиргаан дээр очиагүй ш очсон. Намайг чи өөр хүн гэж авч хилцэхгүй юм байна л. Гэхдээ тэр хүн цурталтай ч юм. Тэр доогуура байж л. Манай тэр гэр хорооллыг хариуцдаг. За гаан хуй гэсэн баха нэг нөхөр байдгал сурагтай. Одоо тэгээд хотын дарагтаа уулзна гэх юм бол лавл 2 жил хүлээх юм шиг байна. Тэгээ одоо тэгээд гэр хорооллыг хариуцдаг ямар ч нөхөр байдгийн бүүм. Тэгээд ч манай энэ ч одоо гэр хороол гэх үү, хот гэх үү. Миний хөгшөө. Яарад яах вэ? Болно. Үгүй чи яарлгүй яах юм бэ? Үгүй чи ингэсээр байтал чинь өнөө наадмын дараа намар гээл өвөлтөө залгалаа. Тэгээд яах вэ? Бас л өнөө бахвайдгаар одоо нүүрс төлөө уус зас гээл ингээл тэгээд хуучин юмдээ гээл байгаад ах уу? Чи ёстой нэг арчаагүй юм аа. Хөгшин чи тэр нэг сэтгүүлчтэй нэг уулзаад авъя л та. Тэр Батүлтэй найз чи намайг шууд уцаар яриулчих чинь билүү? Үгүй миний хөгшөө. Чи юу яасан яараа. Автобусын дотор урагшаа гэж ааруулсаа яваад бүр адгуу олж гүйцэж. Би автобусанд биш гэртээ байна шүү. Чи ямар ороод ямар урагшаа явах штт. Лаглагаал хоошоо суугаад байдаг үсттэй чи. Би гэж нэг амти яах. Өглөө гараад амтантай хэрэлдээд автобусанд яваад өдрийг бардаг. Чи яаж вэ? Тэг худлаа тэрнтэй ч уулзъя. Энэ үгээр ч яриулъя гээл. Тэгэл юмнаас хоошоо суугаад ялхаагаад хэвтээд. Яаж ингэж яхад ажил өгдөх юм бэ? Хүч анраад энэ хүүхд халуун наранд одоо наршлаа чи нэг наад шангаар сутгаж ирээд толгоон дээр нусыг өгөөч. Минийхөө сүүдэр бараада тоглоорой. Үгүй ингэж яхад бас нөгөө оргил хайчваа. Оргил гиснээс нөгөө нэг мотор дугуй хийсэн нөгөө найзтайгаа ирээд явсан гоё. За үгүй энэ яас овоо болцсон уу? Болохоор барах уу? Ёстой сөрхөн хүүхд гэж. Гаднах араамаа зангидчихсан. Яа, завууд юм шиг болсон билээ. Гэхдээ одоогийн залуучууд чинь баар сараар яваад байдаг гэсэнгүй байх шүү. За энэ нэг сайхан энэ ажлын нэг ус дэмжиж өгвөл тэр хөвгдгүй нисэхгүй юм. Тэгээд одоо энэ утаа гэдэг тэр утаанд нь ч нэмэртэй юм. Их ухаантай сайн хөвгдөө. Гэхдээ авааш штэ. Би ч одоо уг нь өнөө хэдэн дарга нартаа хэлээл гуйгаад байгаа штэ. Тэг өнөөдөл нь одоо дэмжих юм болоо да. Манад өнөө дугуй мотоцикл хэрэггүй ч гэх юм уу хэмэтгэвт. Харин тэрний оронд харин хотын захиргаа чинь дэмжиж өгдөг юм байх та. Дандаа л энэ утаа униартай тэмцэн байр нэг л яриад байх юм. Нөгөө нэг сонгуудын шууд нэвтрүүлэгч хийж байгаа шүү. За Амраа. Тэгэл миний хол явахгүй шүү. Бидний зургт үзснээрээ олч чи ер нь нэлээ том дарга болно шүү. Сайн дээр нөгөө чинь. Голбол тайл хэрэггүй. Дараа тогтцоо тайлаараа мэд үү. За тийя. Тийшээс.
Унтаах. За тэг. За өнөөдөр яг бодолтой байна да. Гү яах вэ? Тань шинэ байрыг үзэх гэдэл ирлээ. Нэг иймэрхүү байр авсан да. Та нэг удаа хүн худлаа хараад байвал нүдэн зүүндээ шүтлээд гэж хэлсэн баха. Тэрний чинь би хүнээс сонсч байсан. Ер нь худлаа ярьдаг хүн минутанд 24 удаа завсаргууж авчдаг гэж байна. Би бол турш үзээгүй л дээ. Яасан? Өө зүгээр. Би өмгөөлж болчихсон. Тийм үү? Та мэдэн дээ. Тэгээ зарим хүмүүс хэтэрхий худлаа яриад байх. Надад ч итгэхгүй бол тэгээд надаар өмгөөллөч яах вэ? Би ч гэсэн шинээр эмхэлж байгаа эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлцэж очиж байгаа. Нилээж хэрэг гарах шинжтэй. Одоо энэ аваргууд чинь авилгалынхаа мөнгийг хил гаргаад өгдөг юм шүү. Зүгээр л нэгтлэн авааг шалгаад үзэхэд буун шилжүүлэг. Хитэн тэрбум мараа шилжсэн байна. Игч хүн холбогдох шинжтэй байна. За тэр ч яах. Ямар ч байсан ор хоронтой. Хойж хаягтай болоод авлаа да. Сайхан байранд оржээ та. Ажиллаж их байна да. За, ундаа. За. Хоол хийхгүй. Ямар хоол хийх юм? Мах чанах уу? За, мах чанах шүү. За. Нөө би нэж зөөр шамлаа юу вэ? Цэш. За ерөнхийдөө онш мош тодорсон заяа. Хаврын хугалтаа гарсан баруун талаа. Одоогоор таны биеийн байдал ноцтой өөрчлөлт бол байхгүй байгаагүй. Одоо санаа зовх юм байхгүй. Бас 2-3 хоног ухаан орохгүй би тэдийг бас сандралаа. Эхнэр нь сахичаад сая түр гарсан байгаа. Манай чолооч яасан. Тэр тал дээр та санаа зовлтгүй. Өөр яаж юм танд? Баярлалаа. За зүгээр. Юу? Тэцгүй. Чи минь яасан ч болгоомжгүй юм дээ. Яаж вэ? Зүгээр. Эмч дутах уу? Хүү яасан. Хүү сая байж байгаад явсан. Чолооч маань ямар шиг юм байна. Чолооч гайгүй. Зүгээр. Ашгүй. Чи минь зүгээрээч. Яаж юм? Гайгүй. Хатаа ингээд. Алцахгүй. Зүрч зүгэл эмхтгэе да.
Яаж юм?